Өдрийн мэндийг эрхэм үзэгчдээ тодорхойлох ярилцлага үзэгчдээ бүхэндээ хүрж байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт төрийн албаны зөвлөлийн Тархуул аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Лав жаргал оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр 11-р сарын 6-7-ны өдрүүдэд төрийн албаны ерөнхий шалгалт болох гэж байна. Тэгэхээр үүнтэй холбоотойс мэдээлэл өгдөг өгөх. За төрийн албаны ерөнхий шалгалтанд Тархуул аймгийн хэмжээнд нийтдээ 446 иргэн бүртгүүлсэн. За бүртгэлийг бол 2020 оны 1 сарын 1-ээс 1 сарын 30, за 2020 оны 9 сарын 14-өөс 10 сарын 14-ний гээд нийтдээ за 60 хоногийн хугацаанд бол бүртгэлийг зохион байгууллаа. За энэ хугацаанд бол нийтдээ 446 иргэн шалгалтанд бүртгүүлсэн. За бид нар 446 иргэнээс шалгалтыг одоо энэ 11 сарын 6-7-ны өдрүүдэд шинжилгээ ухааны технологийн сургуулийн харьяа технологийн сургууль дээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангад ажиллаж байна. Тэгэхээр энэ ковидтай холбоотойгоор бас ер нь ямар одоо анхааруулга сэрэмжлүүлгийг ер нь өгч байгаа шалгалагчдаа. За ерөнхий шалгалтыг яг энэ ковидтай холбогдуулаад бол 2020 оноос хойш нэлээд сунлаа. За тэгээд бид нар нөхцөл байдалтайгаа уялдуулаад за ковидын үед заавалчгүй энэ ондоо багтаагаад ерөнхий шалгалтыг авах хэрэгтэй юм байна гэдэг төрийн албаны төв зөвлөлийн шийдвэрийг үндэслээд ингээд орон нутгуудад 6-аас 7-ны өдрүүдэд зохион байгуулж байна. За бид нар аль болох иргэдийг одоо нөгөө нэг дор бүүнэр одоо бөгнүүлэхгүйгээр шалгалтыг зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. За өмнө нь бол бид нар нөгөө шалгалтыг 3 агуулгын хүрээнд өгөөд ингээд тэнцэн тохиолдолд буцаад иргэд дахиж ирж шалгалтаа өгдөг байсан бол за энэ удаагийн шалгалтанд бол оролцогч маань яг 2 цагийн хугацаанд суугаад 3 шалгалтыг агуулгын хүрээнд өгөөд гарах ийм зохион байгуулалтаар шалгалтыг зохион байгуулж байна. За мөн одоо эрүүл мэндийн байгууллага, мэрэгжлийн байгууллагатаас өгсөн зөвлөмжийн дагуу за шалгалт авах өрөө тасалгааг ариутгах, за иргэдийн бие халууныг хэмжих, за амны хаалт зөвлөх, маск, амны хаалт заавал зөвлөх, за уловч өмсгөх гэх мэтийн зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг бол мэрэгжлийн байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлнэ. За үүнтэй холбоотой мөн өчигдөр иргэдийг одоо цуглуулад залуучууд театрын дугуй заланд 2 удаагийн одоо чиглүүлэх мэдээллийг бол иргэдэд хүргэсэн байж байгаа. Тэгэхээр 3 агуулгын хүрээнд шалгалт маань явагдана гэдэг чинь өмнө нь бол нэг эхний ерөнхий шалгалтаа өгчөөд нэг юм уу 2 өдрийн дараа дараагийн одоо агуулгын шалгалтаа өгдөг байсан. Тэгэхээр энэ удаад энэ маань нийтдээ үргэлжлээд шууд 2 цагийн хугацаанд явагдчихна гэсэн үг. Тий, өмнө нь бол нөгөө нэг өдөртөө бол багтааж ирсэн. За 2000 бид нар бол одоо яг 2 дахь жилдээ төрийн албаагч ерөнхий шалгалтыг зохион байгуулж байна. За 2019 оны хувьд бол ерөнхийдөө нөгөө ерөнхий мэдлэгийн шалгалтаа өгчөөд за шалгалтанд тэнцсэн иргэд маань буцаж цагийн хуваарийн дагуу ирж за Монгол хэл бичгийн шалгалтыг ийм зохион байгуулалтаар зохион байгуулж байна. Тэгэхээр нэг оролцогч маань одоо нөгөө шалгалт өгөх байранда 3 удаа хүрэлцэн ирж ийж нийт агуулгын шалгалтын агуулгыг өгч исэн бол за энэ удаагийн шалгалт маань ерөнхийдөө оролцогч нэг удаагийн одоо ирэлт 3 шалгалтаа өгөөд танхимыг чөлөөлөх ийм зохион байгуулалтаар зохион байгуулна. Тэгэхээр иргэд маань одоо 6-7-ны өдрөөд шалгалтаа өгөхөөр одоо эрэхтэй ямар одоо биеийн байцаалттай ирэх юм бол? За шалгалт өгөгч маань шалгалт өгөх байранд эрэхтэй иргэний үнэмлэхтэй за шалгалтын баталгаажуулалт хуудас гэдэг өөрийнх нь одоо профайл хаяг болоод мэйл хаягуудад нь ирсэн байгаа. Тэр хуудсыг заавал биелж хэвлэж биетэй авчрах хэрэгтэй. За мөн одоо шалгалт өгөх байранд 30 минутын өмнө ирсэн байх ёстой. За шалгалт өгөх танхимд 15 минутын өмнө заавал ирж байраа ажилласан байх ёстой. За шалгалтын систем эхэлснээс хойш ямар нэгэн байдлаар хоцорч ирсэн иргэнийг бол шалгалтанд оруулах ямар ч боломж байхгүй. За мөн одоо дээрээс нь анхааруулж хэлэхэд одоо нөгөө ковидтай холбогдуулаад нөгөө мэрэгжлийн байгууллагаас өгж байгаа зөвлөмжийн дагуу амны хаалтаа зөөх ёстой. За гар хүлээ хариуцах ёстой, бие халуунаа хэмжүүлэх ёстой гэдгийг хэд хэдэн шаардлагыг тавьж байгаа. За баярлалаа. Ингээд ирхэн үзэгчдээ тодорхойлох ярилцлага маань түрүүд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.